Хэлсэн үү? За сайн байцгаана уу? За манай авраглаа явуулсан. Давасрын гишүүний пэйж чинь ямар нэртэй юм бэ? Нэг давасрын гэрэл. Давасрын гэрээ гоё. За ингээ хоёр пэйжээр битэр лайв хий. Энэ хоёр толгойн талаар төр хороо их хурд дээр төр хороо байгуулсан. Дуудагдсан учраас. Сонсгол хийж байгаа. Гэрчээр дуудагдсан. Тэгээд одоо энэ хоёр толгойн хөрөнгө оруулалтын гэрээг энэ бол өөрийн гэрээ. Энэ Монголын эрх ашиг энд хангахдахгүй байна. Энэ цаашдаа хүнд байдал орохно гэж анханаас нь ярьж исэн. Одоо цөөхөн гишүүдийн нэг бол битэр байгаа. За тэгээд энэ одоо 8-наас эхэлсэн энэ сонсголд бол дандаа эдийн засгийн байнгын хорооны гишүүдийг голцоо оруулаад байх шиг байна. Үе үеийн парламентын тийм ээ. Тэгээд намайг бол би эдийн засгийн байнгын хороонд байгаагүй учраас намайг 12-нд 5 дахь өдөр хуваар өгсөн юм шиг байна. Гэхдээ одоо яг хөтэ анханаас нь энэ аюултай талаар хөөцөлдсөн юм болохоор зэрэг бас зүгээр сууж чадахгүй энэ ордоо хуваар эргээд ингээд даваасран гишүүнийхээ өрөөнд бас хүлээгээ саяжаал суулаа. Тэгээ энэ ярьж байгаа юм ингээ харах юм бол энэ ч одоо энэ ард тал телевизээр ярьж байгаа баяд цогчл одоо хамаг гайхамшигтай сайн сайхан юмны туйл юм шиг Санжийн баяр одоо гайхамшигтай сайхан гэрээ хийсэн агуу амтын шиг ийм юм ярих юм да. Тэгээд одоо өнөөдрийн байдлаар 20 гаруй тэрбум 21.9 тэрбум долларын зээлийн өрөнд унтсан. Ингээд нэг иймэрхүү маягтай эннийхээ дороос хизээш босхооргүй ч одоо 37 онд сая тэр танилцуулгаар хувийн нөөцийн гэрээний танилцуулгаар чинь сая нэмээд 21 оноос хойш чинь 3.2 тэрбумын зээл одоо бараг 41 он болсон баг. 41 он руу хурсан. Тэгээ та одоо ер нь яг энэ BTC бол ер нь хүнд юм дундуур их туулсан. Хамгийн сүүлийнх нь бол 21 оны одоо оюу толгойн асуудлаар төр хороо байгуулах санал гаргаж хөөцөлж байж. Тэгээд төр хороогоо даваасрангаараа ахлуулаад тэгээд бид нэг юм тулж төсч хөөцөлдөж байж 103 дугаар тогтоолыг оюу толгой 34% давсан нөгөө зээлийг 2.4 тэрбумын зээлийн асуудлыг та бид тэглүүлсэн. Тэгээ одоо ингээд нэг жоохон гэрэлтэй гэдэг юм байна. Хүн болгоно оролцоо бий. Одоо тухайн үеийн засгийн газар манай төр хорооны ерөнхий сайд, гишүүд, иргэний нийгмийн байгууллага, ерөнхий сайд, даажлын хэсгийн ахлагч Нямбатар, Солонгой гэдэг бүх улсууд бий. Тэгээ нэг аюул шиг гэрлэгээтэй байх юм бол эдхэн улсуудыг өөрсөндөө хэрэгцээтэй улсуудын нэрийг тавьчаад бусдыг нь хайчдаг юм байх юм биш үү? Та бидний төр хороо байгуулад энэ 22.4 тэрбумын нөгөө 34% зээж авсан зээлийг байхгүй болох ажлыг голлож хийснийг бол бүр дурдчихгүй л. Бүр дурдахгүй бас тэрний өмнө одоо 2017 оны 11-12 сар 1 сард өдөр болгон 7 хоногт 2 удаа чуулган хуралдахад өдөр болгон чуулган дээр шаардж байж бид энэ 57 дугаар бас тогтоол гаргуулад тэгээ ажиллаас нөгөө 2009 оны энэ оюутлын гэрээг байгуулах тухай улсын хурлын чиглэл өгсөн 57 дугаар тогтоолтой адилхан тэр тоон тэг таарсан. Тэгээ тэргээр оюутлын ажлын хэсэг байгуулах тухай бидний тавьсан санал шийдэгдээд хамгийн эхлээд нөгөө дамбачраар ахлуулсан ажлын хэсэг байгуулаад дараагаар нь солиод тэр биш давг ахлаад тэгээд жил гарan ажиллаад энийг их хурлд хэлцүүлээд тэгээ их хурлаас Батмөрөөр ахлуулсан ажлын хэсэг та тэр орж байгаа үстэй. Тэгээд тэр чинь 92 дугаар тогтоол гаргаад тэгээ 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахын тулд бид нар мөн л одоо хөөцөлдгөөр хөөцөлж төрөний хэлдэг төрөөгөө байгуулаад 103 гаргасан шүү дээ тийм ээ. Одоо энэ нэг хэлцүүлэг юм дээр энэ ямар хонг төрхтэй байх юм дээ нэг та энэ пэйжийн хамсад шинжээчийн баг энтер бол 103 92 57 дугаар тогтоолуудыг бол яриад нь шүү дээ. Гэтэ ер нь бол яг ингээд эхнээс нь хөрөнгө оруулалтын гэрээг бол ашиггүй байна гэд одоо ер нь ялангуяа ширүүхэн явсан нэг 7-8 хүн байгаа шүү дээ. Тийм ээ Тавит хоёр байна. За тэгээ нэг Талига Шин баяр байна. Манай захын сайхан самбуу байна. Манай намаас бол бид тэр би яг тэр ихний үед бол бас манай хүн чинь сүулдэ яасан. Яг хөрөнгө оруулалтын гэрээг яг эсэргүүцэж одоо коннотарсан 7 хүн байдаг байхгүй юу? 7 хүн ба. 7 хүн байдаг. Гэхдээ тэрний портфолио бид тэрний одоо арчилснаас нь бол ган хуйг, Фортуна, Зинк болгоорын. Ингээ бид 7 байсан байхгүй юу? Тэгээд өнөөдөр ингээд амьдрал дээр одоо та бидний баримталж ирсэн байр суурь зүг байсан нотлогчж байгаа байхгүй юу? Та өнөөдөр ингээ харал да. Тухайн үед
тэжүүгөө ийм хөрөнгө оруулалтын гэрээ орж ирлээ. Ашигтай нь мэдэхгүй байна гэдээ бид нар ярьсан тийм ээ. Тэгээд тэжүү нь 6 сарын дараа орж ирж ирсэн шүү дээ тийм үү. Тэгээд ингээд тэжүүгөө гэрээ батлсан яасан. Тэгээд одоо жишээлбэл яг ингээд 10 оны тэжүүгээр бол энэ ордчдаг 1800 тонн алт тэгээ 22.7 сая тонн зэстэйгээд ингээд бодохоор 400 тэрбум долларын орд байгаа байхгүй юу? Өнөөдрийн зах зээлийн ханшаар өнөөдөр алт одоо 4000 хүрсэн байна. Зэс 11,000 давцсан байна шүү дээ. Тэгэхээр яг энэ үнээр үзвэл 400 гаруй тэрбум долларын орд. Гэтэл одоогийн энэ ашиглалтын хугацаанд Монголд яг юу үлдэхөг үлээ шүү дээ. 10 тэрбум долларын бүх татвараа төлөв. 21 оны байдлаар бол ингэсэн байлээ. Монголд 1.3 тэрбум долларын орлого орсон. Бүх татвар зөвхөн нэг нөөц ашиглалтын 5% биш шүү. Мос ингээд элдв төрлийн татварууд. Тэгэд бол тий 1.3 тэрбум орсон. Идиотийн тод зээлийн хүмүүгөө оруулаад 10.1 тэрбум долларын ашиг орсон. 9 дахин 10 дахин их байна шүү. Энэ байдлаар цаашаа явах юм бол бид 400 тэрбум ордын 2.5% буюу 10 тэрбум долларын ашиг хүртэл өнгөрнө. Тэгэхээр та бидний барьжсэн байр суурь зөв байсан гэдэг нь зөвхөн энэгээр нотлогдож байгаа. Тийм ээ. Тэгээ одоо яхад ингэж биднийг янз бүрээр буруу шахах гал оролдоно. Шилэл түрүүний таны хэлдэг шүү дээ. 57 дугаар тогтоолоод бидний одоо энэ 57 дугаар тогтоол зөв юм аа гэдэг ингэж гаргасан санал хураалтыг энийг тийм ээ. Эдгээр оюутгын 57 дугаар тогтоол тийм ээ. Оюутгын гэрэг дэмжсэн байх. Дөрвөн заалтай. Тогтоолшид тийм. А гэтэл баяр юу гэж оруулж ирсэн гэхээр бүр хуучтаад ерөөсөө энэ одоо энэ баярын бүр гарын хэсэгтэй байгаа шүү дээ. Баярын гарын хэсэгтэй. Энэ оруулж ирсэн 3 сарын дөрөвний. Оруулж ирсэн ингэж байгаа Дэмбэрэл дарга танаа гэдэг. Тэгээд 2009 оны 3 сарын 4-нд за оюут толгоордын хөрөнгө оруулалтын гэрээг батлах тухай. За ингээд бус юмыг их хурлаар өргөн мэдүүлж байна. Төсвөлд улсын хурланд хэлцэж өгнө үү? Монгол улсын ерөнхийлөгч баяр гарын хэсгээс орсон. За энэ дээр одоо ямар санал оруулж ирсэн юм бэ? Тэр хуулиар тийм ээ? Монгол улсын хуулиар энэ хоёр дахь заалтаар оюут толгойн ордын тусгай төрийн эзэмшлийн хувьд 34%-аар тогтоосгоо гэж өөрөө оруулж ирсэн байгаа шүү дээ. Одоо тэгээд одоо гайд 34% гэдэг яриад байна. Бараг өөрөө тэгээ яриад байна шүү дээ. Гайд 34%. Өөрөө бүр хууль болгож оруулж ирсэн тийм үү? Тэгэхээр энийг болохгүй гэдэг. Одоо энэ чинь бол ийм шүү дээ. Одоо бол энэ 34% чинь хуульчлагдаагүй. Тийм ээ? Бид нар энэ хурд усаагаад энэ 57 дугаар 57 дугаар тогтоол гаргасан. Тийм. Чиглэлээр 57 дугаар тогтоолд юу гэсэн гэдгээр зөв 34% тогтоохыг одоо нөгөө тэр чинь хуулийн дараагаас 2006 оны хуулийн дараалал хуулийн дараага учраас за ингээд тогтоож болно тааны саналаар тэгтээ 3 дугаар заалтаар хөрөнгө оруулалтын анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувийг 50-аас доош болгохыг баяр дүүр болгосгоо гэж. Энийг марчаад цаадахч жоохон зөнөөд авах байна. Энэ учраас бол ийм шүү дээ. Энэ 50-аас доош болгох гэсэн учраас бид нэр энэ тогтоолыг зөв гэж дэмжиж энэ санал хураалтыг дэмжсэн баггүй юу? Тэгэхээр энийг нь тасч аваад наадхаа онцрыг та цаг нартай хэлдэг. Энэ чинь болно шүү дээ. За энэ тогтоол хэдэнд байна? 2009 оны 7 сарын 16-ны өдрийн. За энэ 2009 оны 7 сарын 16-ны өдрийн санал хураалт энэ нөгөө 50%-аас доошгүй тогтоо гэсэн санал хураалтыг барьчихэд энэ хоёр ч одоо хөрөнгө оруулалтын гэрээг дэмжсэн байхгүй ингээ худлаа босоод байгаа байхгүй юу? Хөрөнгө оруулалтын гэрээний санал хураасан бид 7-гийн эсэргүүцсэн санал хураасан санал хураалтыг хангаас олдохгүй байгаа. Бид тэр 2 жил одоо хөрөнгө оруулалтын гэрээ чинь ингээд энэ 57 дугаар тогтоолын дараа эдгээр чи хөрөнгө оруулалтын гэрээг оруулж ирээд танилцуулсан байхгүй юу? Тэгчээ санал хураалсан. Тэгэхэд 8 хүн эсэргүүцсэн. Төрөний миний нэг хэлсэн. Гэтэл тэр санал хураалт өнөөдөр их хурдан архид байхгүй. Устгацсан байгаа байхгүй. Татж аваад. Энэ юм шүү дээ. Энэ 57 дугаар тогтоолыг жишээлбэл тухайн үед сайхан улсууд байсан. Энд одоо ингээд санал өгсөн 49 гишүүн чуулганд оролцсноос 31 гишүүн дэмжин саналаа өгсөн байна шүү. Энэ чинь яг нэг 50-аас доошгүй болох гэж байгаа юм 60 байхгүй шүү. А гэтэл та хардаа бүх сайд нар эсэргүүцсэн байгаа Алтайгийн засгийн газрын. Сайд нар эсэргүүцсэн байхгүй. Ганц үг сайд байна. Тэгээ энэ дотор жишээлх юм бол 57 дугаар тогтоолыг чинь эсэргүүцээ. Ягаад 57 дугаар тогтоолыг эдгээр эсэргүүцээд байгаа вөхөр зэрэг энэ бидний оруулсан 3 дугаар заалтыг л хэрэгсүүд байхгүй. Өнөөдөр баяр жишээлх юм бол энэ 57 дугаар тогтоолыг батлагдах үед Японд
явж исэн. байсан. Японд явж байгаа Уурлаад өсөж ирсэн байна. уурлаад өсөрч исэн. 50-аас доош Яагаад юунд дургуулсан гэхээр энэ 3 дугаар заалтыг оруулсан. Эхлэн орчны бүрдэл хэсгээр анхны хөрөнгө оруулалтыг нөгсөний дараа төрийн эзэмшлийн хавцаар нэмж 50-аас доош өгдөг гэсэн. Ороод ирсэн 34-ийг 50-аас доошгүй болгох гэсэн ийм тогтоол их хурлаас гаргаж өгсөн. Гэтэл тэрийг одоо энд харалда. Яг одоо энэ 57 цагийн эсэргүүцсэн дотор одоо ингээд арай Хүрлбаатар хин нөгөө сайд ганц сүх энэ төр гээд Алтан хуйг. тий алтан хуйг гээд нөгөө сайд нар нь явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө 50-аас доошгүй болгох гэдэг чи эсэргүүцээд байна шүү дээ. Тий. Эсэргүүцээд байна шүү. Гэтэл энийг барьч та бидэрийг одоо хөрөнгө оруулалтын гэрийг дэмжсэн байхгүй юу гэдэг ингээд гачаа. Тэгээ баяр одоо жишээлх юм бол одоо баяр хэлэхдээ би нэг хэзээ үлээ нэг 2 жилийн өмнө хаанаас үлээ үзлээ энэ сошиал дээрээс харсан баг. Гэхдээ намайг Японд айлчилж яасан чинь тэр гайтай 34%-ийг батлууллаа гэж их хурл баталчлаа гэж сонсоод би өөрөө оруулж ирчихсэн. бачилсан гэж ингэж яриад байгаа шүү дээ. Тэгээ зэрэг харуулсан шүү дээ. Өөрөө оруулж ирсэн. Өөрөө оруулаад ирсэн. Бүр хууль болгоод шүү. Тий. Гэх мэтэр Тэгээ одоо энд чинь ингэ байж байгаа байдлаа шарах юм бол одоо ерөөсө гайхамшигтай амтан байна. Одоо ер нь юугаар сольшгүй амтан Санжин баяр гэж агуу өдөрдөг ч одоо агуу сайхан юм хийсэн гэдэг нөгөө одоо энэ чи агуу том луур юм чи агуул гэж шүү дээ. дагалдах долдоо ингэ яриа суулж шүү дээ. Энэс хитгэн хүн агуу болтроо баяжсан байхгүй юу? Тэр хэд чи агуул гэж ярьж шүү дээ. Тэгэхээр чинь зүгээр шүү дээ. Энэний их үндэс нь бол 2008 оны сонгуулийн өмнө. Яагаад гэвэл энэ оюут толгойн том ордыг хөдөлгөж энэ дундаас завших гэсэн ашиг завшаа хайсан айлан ламын нөхдүүд 5 толгой тэр чигээрээ байсан. 5 толгойг яаж хаваа завших уу гэдэг юм тэр үед явуулж ирсэн. Тэгээ энэ хоёр талаасаа мөргөлдөөд тэгээд одоо 2008 оны 7 сарын 1-ний харамсалтай үйл явдал энэ улс төрчдийн одоо хязгааргүй шунал энэ хулгайлалаараа гүйцэлдүүлэх гэсэн энэ балгаас болоод 5 сайхан залуу амаалда. Тэгээд тэр сонгуулийн дараа стандарт улс засгийн газрыг Санжин баяр байгуулав. Тэр стандарт улс засгийн газрын шинэ мөн л одоо нэг манифестыг цөөхөн хэдийн шалтгаан нь л байхгүй. ерөөсөө байгуулахын шалтгаан тэрийг эсэргүүцчээс улсууд манифестыг цөөхөн хэдийн нь л энэ болохгүй гэж хэлж байсан. Тэгээд тоохгүй стандарт улс засгийн газар байгуулаад ямар ч хориг байхгүй энэ хуулийг энэ чинь эргэцэн орчныг нь сайжруулах гэсэн. Өмнө гарсан одоо тэр 2009 оны 5 сарын 5 сарын 9-ний өдрийн тэр эдийн засгийн байнгын орооны тогтоол шийдвэрүүд чинь бүх хүмүүстэн юмнууд байж шүү дээ. Хувийг 50-аас доош гэж байгаа шүү34% дээ. хувийг үн төлбөргүйгээр эзэмшихийг хөрөнгө оруулагч талтай яриа гэдэг байнгаар. Тэгтэл өнөөдөр одоо яаж ийм вэхээр зэрэг энэ дотор нэг юм байгаа. Өөрөг чинь бол тэгж хэлж чадахгүй. Ягаад гэвэл монголчууд чинь одоо таныг бол дарах гэж үзэн шүү дээ. За намайг бол хязгаарч дарах гэж үзэхгүй, хөөх гэж үзнэ. Тэгээд одоо жишээлх юм бол энэ хар бярийнхан ч бол маш сайн юуг нь гаргаж хэлж байсан. Ялангуяа энэ гадаадынхны оролцоотой энэ хар бярийнхан бол үгүй биднийг энэ оюутлын гэрээг энэ Монгол дүрэшиггүй болох нэ гэж ярьж байхад энд одоо жишээлбэл талхны булан тавьдсан тийм үү? 29% нь хөрөнгө оруулагч тал, 71% нь Монголын тал ашигын хүртэх юм гэдэг ингээд одоо энэ Улаанбаатар галерей байгаа байшин ороод тавьдсан. Тийм байлаа шүү дээ. Тэгээ яг тэрнтэй адилхан одоо жишээлх юм бол энэ 34%-ийг одоо ийм гайтай Монголыг одоо өрөнд оруулсан өнөөдрийн ийм 34%-ийг Батэрдэн бүх Батэрдэн одоо тэнэгтэй энийг санал болгоод оруулсан гэдэг ийм хар бярыг явуулаад байгаа. Нөгөө ухаан хотгийн өөрийн оруулсан санал энэ байж л. Энэ хуулиараа байж ухаан хотгийг завсан нөхдүүдийн одоо нэг тэр батсан гэлгээд тэр гүйцэтгэх юм мэдх юм бэ. Тэр юм яриад байж байгаа шүү. Одоо ингээд баярыг оруулж ирсэн Монгол улсын хууль шүү. Хууль 2 дахь заал. Оюут толгойн ордын тусгай зөвшөөрлийн эзэмшлийн төрийн эзэмшлийн 34%-аар тогтооцоогоо гэдэг юм ээж л шүү. Тэгээ энэ засгийн газрын сайдуудаас саналын авсан хуулийн төслийн үзэл баримтлал нь энд байгаа юу? Байгаа да. Энэ хараа хуулийн төслийнх нь одоо үзэл баримтлал засгийн газраас улсын хурлын хууль гаргаж иж энэ гэрээг бүр баталгаатай хөдөлгөөнгүйгээр нь хийх ба харин өөрсдөө 34% гэж оруулж ирчээд өнөөдөр 34%-ийг өөр хүү оруулж ирсэн гэж ингээд тавиад байдаг. Годохгүй гүтгэх юм байна. Сая өнөөдөр надад бас гүтгэлээ. За. Юу гэсэн чинь эрчим хүчний одоо станц барихыг зогсоосон гинэ. Гэхдээ тэгсэн чинь нэ бодол байдал дээр юу болсон гэсэн чинь ер нь бол ингээд нэг хөрөнгө оруулалтын гэрээний 7-гийн 3-т байна шүү дээ. Юу гэдэг багхгүй юу? Энэ
эрчим хүчээр одоо үйл ажиллагаа хийснээс 4 жилийн дараа Монголоос авах гэдэг заалт байдаг байхгүй юу? Тэгсэн чинь одоо энэ инх сайхан гэдэг нөхөр 5-7 станцын төслийн удирдагч байсан баг. Тэгээд тэр нөхөр засгийн газарт оруулаад за ингээд нэг юу одоо сонин бил эрчим хүчний сайд тэгээд ирээд юу одоо энэ оюутлага компанитай хамтарсан гэрээ байгуулсан баг. Тэгээд энэ гэрээ байгуулагчаар тэр одоо ингэж энэ гэрээ байгуулагдсанаар хөрөнгө оруулалтын гэрээний нэг Монгол улсаас эрчим хүчээ аав гэсэн заалт биелсэн тооцно гэж байна. Ингээд Монголоос эрчим хүчээ аав гэдэг ахт чинь ахгүй гэсэн ийм өмнө их гой нэртэй өмнгийн говийн эрчим хүчний гэрээ гэж юм хийгээд хөрөнгө оруулалтын гэрээний 7-3 заалтыг биелсэн гэж үздсэн байгаа байхгүй. Тэгээ би эрчим хүчний сайд болонготой очиод ийм байж болохгүй нөхдөд энийг заавал биелүүлнэ тэгээд эднийхтэй энэ гэрээг нь зоцлаад засгийн газар оруулж хүчингүй болоод тэгээд гэрээ байгуулад ингэсэн. Одоо энэ гэрээний 4-4 гэдэг энэ заалт байна. 4-4 гэдэг. Энэ дээр за ингээд хоёр тал 5-7 цагаас хамтарнаа. Тэгээд энэ дэж 5-7 цаглахын ясанжин барилга хөшөлтийн ажлыг эхлүүлэх огно 20 оны 3 сарын 31 хариуцагч оюутлага хийгээ гэж байгаа ш. За 5-7 станцын барилга хөшөлтийн ажлыг дуусгах 23-ны 6 сарын 30 23-нд дуусах байсан биз дээ. Хариуцагч оюутлага хийгээ. Оюутлага барихсан байгаас байхгүй. За тэгээ энэ дээр бол юу хариуцсан гэхээр би бол тусгай зөвшөөрөл лицензүүдийг олох хариуцагч засгийн газар. Энийг олгож өгсөн, суугаж өгсөн. Мөн оюутлогыг 220 кВт-ийн шугам 330 кВт-ийн шугамаар төвөрч мөчтэй олгож өгсөн. Эдгээр авах хэвээр. Тэр үед би шахаад дийлээгүй. Тэгтээ 35 кВт-ийн шугамаар цахилгаан авч эхэлсэн. Ямар ч гэсэн бид хойд ажиллаа өгсөн. Гэтэл өнөөдөр надад энийг зогсоосон ямар ч одоо ажил хийгээгүй гэж энэ 5-7 цаглаас барих ажлыг эхлүүлэхийг оюутлага хариуцж байгаа байхгүй. 23 онд дуусахыг оюутлага хариуцж байгаа байхгүй. Би 20 онд ажиллаа гэсэн шүү дээ. Тийм шүү дээ. 20 онд би сайдаар байсан шүү дээ. Гэтэл дараагийн сайдар хийх юм энэ мэтээр та бид нарыг бол ингээд зориуд бүрээс гүтгэх юм аа. Тэгээ өнөөдөр тэр одоо энэ төр хорны холд барьж хэлж байгаа энэ бууцад бүгдээр хотлоо ярьж би ганцаар зүгэрч байгаа гэдэг. Харин тэгж би зөвхөн өөрөө чи хүлээгээ сууж явахдаа тэгээ би зүгээр тэгж дотроо юу гэсэн үг вэ? Жохон тийм сэтгцэн юм байна гэж ойлгоод байна. Тэр энэ ч одоо юу нэ энэ улсууд энэ улсууд л одоо үдээд ингээ явж явах болохоос биш ер нь одоо шүнч унтчаад харгуул улсууд энэ улс орноо одоо урдч авалгаа хийчихэд ингээд ийм байдал орж чадах уу? Ордноор байхыг гэрээсээ гарч чадахгүй зү одоо. Тэгэхэд та боддоо энэ дуудуулаа шүгэл үлээгээд явж штеп. Харин одоо хурдхан шиг баярлаад баяр тэрцэн юм шиг л. Хурдхан шиг хариуцлага хүлээгээд ялын хааваад одоо тэгээд шорондоо суужий гэж бодмоор. Ийм зөрхтэй болсоо тулгаа хийдэг байгаа байхгүй юу? Ийм чулуун зөрхтэй болсоо. Харин яг баяр нь бас санаа зовоод тэгээд ирээгүй юм биш үү те. Бас ирээгүй байна уу одоо яг бид нар чинь ерөөсөө одоо би сая энэ хурлыг харахад 2008-9 оны үеийн тэр оюутлогын гэрээ, лойрын гэрээг оруулах гэдэг тэр улаан ирж улангасч байх үеийн одоо их хурл дээр ярьж байсан, мэтгэлцэж байсан энэ улсуудын одоо вайгу дайрдаг, давшилдаг яг энэ байдал чинь одоо энэ яг өнөөдөр би харагдаад ингээл байж байгаа байхгүй. Энэ чинь одоо би хаяа нэг харахаас өнөөдөр шиг ингээд сууж харж чадахгүй юм байна. Та битэр ярьдаг юм л ярьж байна. Та бид тухайн үед хэлж ич хөрөнгө оруулалт юм уу зээл юм уу гэж тийм биз? Тэгээд баялгаа яагаад та нар үнэлэхгүй байгаа юм бэ? Баялгаа үнэлээд 34%, 50% үнэгүй аваа гэж одоо та бид нар яг тэгж хэлжсэн шүү дээ. Байж байгаа. Гэтэл 34% зээлээр авчихсан. Тэгээд зээлээр авсан та бид нар 10 жил ноцолдож төр хороо байгуулж ээж нэг юм цуслуулсан тийм үү? Энэ бүх гавыг огт ярихгүй. Нөгөө талаараа та одоо ингэ боддоо мань нөхдүүд чинь ингэ тэр 34%, 50% болгох юм гэсэн заалтуудыг чинь хөрөнгө оруулалтын гэрээнд огт тусахгүй гэрээ байгуулсан улсууд шүү, тийм үү? Тэгэхээр тэр мөрийг ерөөсөө ярьж байгаа юм байхгүй. Одоо тэр Батсангэл одоо Бадрманы Хишиг бат гэдэг хоёр нөхөр жишээлх юм бол энэ 51% одоо Батэрдэн Мангартаа 51% ав гэдэг одоо ингээд их хурлын эндрийн
урд хөлөөжигээ сууж ирсэн гэдэг ингээ гүтгээд би одоо аргаа бараад би тэр Батсангэл тэр Хишиг Батын Базарваны Хишиг Бат гэдэг хүнийг би хуулийн байгууллага шүүгч байна. Гүү шүүгдэх ёстой. Тэр юу мөгээр бол одоо цагдаа магдаагаар бол яваад тэр эрүүгийн хуулиар бол худлаа юм билий шүүгдэгч. А тэгээд тэр хүн яг тэр одоо саяын таныг үтгсэн шигээ яг тэр аргаар буцаагаад яцах хэрэгтэй гэдэг байхгүй юу? Тэгээд та шүүгдэг. Тэрэндээ. Одоо нэр юм араа хэтэрч шүү нэр. Одоо тэгээд энэ лойрын гэрээг яах? Одоо би ингээд энэ сонсголыг ингээ харахаар зэрэг тухайн үеийн улсууд одоо ингээд жишээлх юм бол энэ хулгай лойрчтайгаа бүр эвлэгдсэн. Энэ хүмүүсүүдийнхээ байдалтай одоо бүр нийцсэн. Тэгээ юу яриад ийм вэхээр би одоо ганцны хүмүүсүүдийн яриаг сонсох юм. Гэхдээ ерөөсөө бид нар алдаа гаргасан байна. Энийг хаана хүлээж зөв хин нэгнийг одоо буруутгах хэрэггүй, хин нэгэнтэй хариуцлага ярих гэхээс илүү цаашдаа яах юм, дараагийн ордуудаа яах юм гэж. Энэ оюу толгоон одоо энэ лойрын гэрээ хийсэн энэ жишгээр чинь за бид тэмцэж ураны гэрээ явуулсан. ноён уулыг бид нар авч үлдсэн. Яг ноён уулыг чинь энэ зарчмаар явуулах гэсэн. Яг гэвэл ноён уулыг чинь ашигласан центраг бол нөгөө борооголдог цөлмсөн центраг одоо орж ирээд энэ хоёр намын бүлэг танилцуулга хийсэн байхгүй та санаж байгаа бол. Тэгэхдээ юу гэж хэлсэн гэхээр зэрэг бид нар борооголдог ашигласан техникийн одоо хүчин чадал бүх бааз бидэнд байна. Мөн санхүүгөө бид босгоно. Ганцхан та нар нөгөө бидний батлуулсан урт нэртэй хуулийн тэр үйлчлэлээс гаргаад стратегийн ач холбогдлогын ордын энэ язгаар хамруулаад өгчөөч. Өөр юм хүсэхгүй тэгээд засгийн газрын хүсэж байгаа хувийг нь өгөө гэдгсэн чинь засгийн газар руу очиод энэ оюутлогын гэрээтэй адилхан засгийн газар руу очиод ноён уулын гэрээг бид Монгол Улсын засгийн газраас тэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт шаардж байна. 50% 34% одоо тэр эзэмших юм бол үн төлбөртэй эзэмш. Тийм мөнгө Монголд байхгүй. Тийм учраас энэ централ голд компани өгөө гэд. Дараагийнх нь та мэдж байгаа үстэй. Дараагийнх нь яг тийм зарчмаар нөгөө цагаан саврын зэсалтны орд. Өнөөдөр уянга жишээлбэл би ганцаараа ашиглаж хийсэн гэдэг болохоос биш. Тэнцэн бол ашиглаж хийсэн хүмүүсүүд байгаа шүү дээ. А бид нар бол ингээд хамтдаа байсан улсуудаа бол бүгдийн нэр усаар нь хэлж дурсаж явж байгаа. Тэгэд яг бас цагаан сувраг чинь тэр замаар л явуулсан байхгүй. Одоо тэгээ энэ өнөөдөр ярьж байгаа улсуудын байдлыг харахад зэрэг нэгэнт бид нар алдаа гаргасан байна, алдсан байна. За оюутлогоо бол нөгөө хэлбэр чинь хэлдгээр нэгэнт одоо гаргацсан айл гаргацсан охиноо одоо яах вэ ямар эргүүж авалтай биш одоо ингээд явуулъя гэдэгтэй адилхан ийм уур амьсгалтай энэ сонсгол дээр энэ хүмүүсүүд одоо гэрчил дуудагц улсууд ингэж яриад байгаа. Би бол санал нийлэхгүй л байх юм. Одоо яагаад энийг засаалруулж авдаг? Энэ чинь одоо нэг 400 сая төгрөгийн асуудал байна шүү дээ. 400 тэрбум 431 тэрбум долларын одоо баялаг шүү дээ. Тухайн үед бидний ярьж явах үе чинь байна шүү дээ. Би өнөөдөр та жишээлх юм бол алт хэд хүрсэн гинэ? Алт одоо 4,200 шүү дээ. Тэр үе чинь 586 байсан шиг санагдаад байна. Тий. Тэгээд долларын тэгээд чи одоо хэд дахин нэмэгдсэн тийм 8-9 дахин нэмэгдсэн байхгүй. Хараа тухайн үед бол ингээд бид нар юу гэж бодож ирсэн гэвэл энэ ч одоо ингээд хөрөнгө оруулалт орж ирэх гэж байгаа юм байна те гэж утсан шүү дээ. Тийм. Тэгсэн чинь энэ зээл болцсон байна шүү дээ. Зээл. Тэг өнөөдөр тэр 21 гаруй тэрбум долларыг одоо хөрөнгө оруулалт хийгдээд тэрнээс чи 18.3 зээл байна шүү дээ. Тийм үү? Зээлдүүлдэг компани болгоцсон байна шүү дээ. Гэтэл яагаад ингэж байгаа юм бэ гэж. Энэ ерөөсөө одоо жишээл ингээд нөгөө таны яг сая асууж байгаа алтны үн ингээд 4 дахин өсчлөө, 8 дахин өсчлөө. Тэзүүгээс 8 дахин сая одоо 3-4 жилийн өмнө 1000 байсан бол одоо 4000 дахин өсчлөө тийм үү? Жишийн үн 8000 байсан бол 11300 болчлоо. 2.6 дахин өсчлөө. Ялангуяа тэр нөгөө тэзүүдэр байснасаа. Гэтэл ингээд ирэхээр яах вэ? Ашигтай болно шүү дээ. 4 дахин алтны үн өсөж байгаа юм чинь 2.6 дахин жишийн үн өсөж байгаа юм чинь. За ингээд ашигтай болоод нөгөө Монголын тал орлогын албан татвар төлөх болоод ногдлаач төлөх болоод эхэлнэ. Тэгэнгүүт дахиад зээл авчиж байгаа байхгүй юу? Та бид нар 103 дугаар тогтолцоог зээл авч болохгүй гэж шийдвэр гаргаад гэсэн. Одоо тэрнээс хойш 3.2 тэрбум долларын зээл авсан байна. Сая та бид нар сонсголоор харлаа тийм үү? Энэ зээл. Тэрөөсөө энэ компаниг юу болгосон? Зээл төлдөг компани болгоод хийсэн байхгүй юу? Одоо сая хувийн нийлжлийн гэрээгээр маш тодорхой танилцуулж байна шүү дээ. Энэ чинь тун удахгүй 25.6% тэрбум долларын зээл төлнө гэж байна шүү дээ. Та бодлоо. Одоо жишээлх юм бол борлуулалт оюутлогоос жилдээ 2.2 тэрбум борлуулалт хийж яхад нөгөө талд нь зээлийн хүүгээ 1.5-ыг төлж байгаа. 700 хүн тэгээ өдөрт хэдийг төлж гэнэ зээлийн хүүд. Сая
Та хараа шүү дээ. Харсан. 10 тэрбум ч одоо бүр гарцаа. Тий. 10 эргэжил 13 тэрбум. 14 тэрбум болох нь биш үү? Та бат та. Тэгэхэд энэ сард хэд 300 тэрбум. Гэхдээ сард 300 тэрбумаар чинь тэр цалин тэтгэврийг нэмж болно шүү дээ. Тэр багш нарын яриад байгаа, тэр эмчнэрийн яриад байгааг нэмэх мөнгө чинь зөвхөн сардаа л байна шүү дээ. Тэгээ ийм юм болчиход байх тэгээд санаа зовх юм байх. Саяхан нэг талбайд нэг бүхэн залуучууд гараад жагсаал одоо нэг 11 мянган долларын цүнхний тухай яриад илүү. Боо юм болсон шүү дээ. Одоо манай албалаар. Гэхдээ яагаад тэд нэр ингэж төвсөж болтгоо юм бэ? Та өдөртөө 10.3 тэрбум төгрөг бид зээлийн хөдөлж шүү дээ. Тэгэхээр л ер нь бол бас би зүгээр ингэж бодод байна. Яг өмнө чанартай бол бид бол тэмцэж харсан биш юм байна. Хүлцэнгүй харсан юм байна. Ингээл өөрөд очиад тэгэл тэ нэг юм сонсгол хийсэн бол нэг жаахан бухимдчаал тэгэл өнгөрчих жоохгүй. Одоо ингээд өнгөрнө л айг бол. Одоо надад шин залуу мэдж авч байгаа нэг юм. Харин тийм одоо мэдээлэлээр хангаж байгаа нэг юм. Одоо жишээлх юм бол яг саяын одоо 34%-ийг нь тэр 50-аас доошгүй хувь төгрөг гэдгийг нь Батэрд нь балаа одоо санал гаргаад ингээд оруулсан байна гэдэг юмд нэг бодтой хариултыг энэ 5 хоногийн сонсголоор өгөх шүү дээ. Нэг хийж улсууд бүгдээр өгч байгаа шүү дээ. За ингээд одоо ер нь бол наадхны чинь гол нямдарч хэлсэн шүү дээ. Би хийцэн юм а гэж өчтөр хэлсэн. Тэгсэн үү? Тэгээ 2006 онд одоо ингээд Натыга хойд энэ хууль орж ирээд одгүй санагдчихсан биз шүү дээ. Ингээ орж ирээ тэгээ одоо 34%-ийг хайгуулын өөртөө хийсэн байх бол 34% төр эзэмшдэг гэдэг. Тэгтээ хийцэн маа гэдэг оруулсан мөнгө төлж ийж үн төлбөртэйгээр эзэмшнэ гэдгээ юу? Тэр хуулинд оруулсан гэдэг 34%-ийг бол за ингээд 34%-ийг бол ашигт малтомлын тухай хуулинд 2006 онд хийсэн биш та биш. Тий. Отгоо гүшүүнээр ахлуулсан ажил хийсэн байна. Тэгээ та ойлгож болно. За ингээд баяр яасан бэ? Бүр энийг хууль болгоод оруулж ирсэн биш тийм ээ. За ингээд одоо хууль болгочихё. Одоо ингээд ерөөсөө оюутлогын ордын төрийн эзэмшлээ 34% тогтоосгоо Монгол улсын хууль гэдэг. Тийм үү? Тантай ямар хамаагүй. Тийм. Надад ч гэсэн хол авсан байлээ. Тий. Тийм байх. Тэгээд харин бид нар 57-аар тогтоол гаргаж одоо энэ бидний дэмжсэн энийг чинь гаргаад тэгээд 50-аас доошгүйгээр тогтоогсыг эдгээр бид өнөөдөр энийг л ярьлаа шүү дээ. 50-аас доошгүйгээр тогтоогдох яагаад та нар энийг хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээнд тусгаагүй юм бэ гэж. Одоо эдгээр чинь бол байна шүү дээ. Анхных нь төслөөр бол 2.4 тэрбум доллар, 2.7 тэрбум. 4.1. 4.1. 5.1. 5.1. Тэгээд 7.1 хэд. Тэгээд дэшигээ язгааргүй одоо 21.7. 21.7 эсвэл ингэ байж байгаа шүү дээ. Тийм ээ. Амжтай гоос. Тэгээ одоо энэ улсууд бол амссан хэрэг 13 дахин иргэн гэдэг үг байдаг. Яг тэргээр энэ одоо та нарын яриад байгаа бид нар ч гэсэн энэ 2012 онд энийг л ярьж ирсэн байна. Онтрогийн асуудлыг. Онтрогийн одоо жишээл Монгол улсын засгийн газар бол тэр хөрөнгө оруулагч компани 3 дахь шийтгэдтэй байгуулсан гэрээний үүргийг бид хүлээхгүй гэд ийм саналыг бид нар тавьж яах хөөсөж ирсэн байна. Яг оюутлогоор дээр юу тавьж хөөсөж ирсэн нэг энэ миний байр суурь гэдэг номон дээр та мэдэн шүү би ингээд нийтлэл өгүүл бишээр яг баримттай юугаар нь хийдэг учраас энэ дээр том тодорхой заагаад өгсөн байна. Тэгэхээр одоо энэ юмар ярьж байгаа энэ онтрогийн тэр хоёр лицензийн асуудлыг оюутлогоор нийлүүлж өгөө тэн дундаас нь дахиад юм хосох гэдэг энэ одоо хуучин ашиггүйгээр явуулах гэдэг. Тэгээ докторжуулсан. Тий. Доктор явуулах. Бид нар тэгээ тэр нэг л болохгүй. Эн чинь бол тэр хөрөнгө оруулалтын гэрээний одоо нэг тал байгаагүй. Онтро гэж компанийн зураагүй. Тийм учраас одоо хөрөнгө оруулалтынхаа гэрээг шинжилээд тэр ашигтай болгоод ингэж явах болов. Энд чинь алтан боломж. Би энэ одоо удаагийн сонсголын үр дүн ийм л байгаасаа гэж бодож байгаа. Тэгэхгүй тэгэл ярьж яриад бах байдгаараа үйлдэл дахиад нэг хуучин хөрөнгө оруулалтын энэ ашиггүй зээлтэй гэрээгээр явах юм бол наадах чи яах вэ? Тэр Батсангэл гэдэг нөхөр хоодгийн нөхөр тэгж яриад байгаа байхгүй юу? Энэ 34%-ийг 2009 оны оюу толгойн гэрээ хийхэд энийг хэдэн популистууд шахаж байгаад оруулсан юм аа. Тэрнээс биш бол тэр худлаа яриа яа. Тэрнээс бол амнатаараа бид нар өндөр тогтоогоод амнатаараа өндөр тогтоогоод авах байсан юм гэж яриад байгаа байхгүй юу? Эцэг гишүүн байгаагүй. Юу ч мэдэхгүй, энэ материалыг мэдэхгүй. Яг зүгээр л ингээл нэг одоо
хин нэгэнд нэг чи тэгээ ярьж гэсэн юмны төлөж ярьж явахгүй. Тэгээ та бүхэн няцаалаа шүү дээ. Тийм байх. Тэгтээ шүү дээ. Амматыг одоо та мэдж байгаа шүү дээ. Нөгөө Бартунагийн гинти ашигын татвар биш шүү дээ. Гинти ашигын татварыг чинь бүр энэ баярын засгийн газар энэ эротэгтэй хотод нийлж хүчингү болгосон шүү дээ. Тэгээ тэрийг хүчингү болгосон заруулж ирсэн байхгүй. Та тэрийг санаж байгаа үү? Тэгээ гэрээгээ байгуулсан. Яг бас шиж одоо тэрийн толгойтой зүтгэлтэй болохоор дамжны тэмдэглэгээ яг тэр хуулийг нь хүчингү болгоход энийг орлуулсан хуулийг засгийн газар оруулаарай гэдээ алгасагчээсэн шүү дээ. Тэрнийхэн дараа уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд уялдуулсан өсөн нэмэгдэх шатлсан өсөн нэмэгдэх энэ амнатын татварын юмд чинь өнөөдөр хүртэл эднийг хамруулаагүй явж байгаа байхгүй тийм ээ. Тэгэхээр тэр нөгөө нэг алтны үн 4 дахин өсөөл, жишийн үн 2.5 6 дахин өсөөл хахад яаж энэ Монголд юу ч орж ирэхгүй. Яаж явж ирэхгүй. Хараад нэг сони юм байна. Ингээ алтны үн 4 дахин өсөөд жишийн үн 2.6 дахин өсчихөж одоо эдгээр санхүүжүүлэх бүрэн боломжтой болж байгаа үстэй. Гэхдээ тэгнэ дээ. Тэгээ Монголд юу ч төлөхгүй байгаа шүү дээ. Гэтэл тэр мөнгөөрөө санхүүжүүлэх ягаад дахиад зээл аваад. Тэгээ зээл. Нөгөө улс ашиг цааш нэргүүлээд ингэж шүү. Миний ойлгож байгаа. Эдгээр бусад төсөл санхүүжүүлэлт хийх үүсвэр болгоцсон ба шүү дээ. Хоёрдугаарыг. Энийг шалгах хэрэгтэй байхгүй. Энийг элитэнтэг financial тусдаа санхүүжилт хийдэг компани доор нь охин компани бий гэж байна шүү дээ. Тэргүүрээ дамжуулаад эргүүлж угаагаал тэгэл мөнгө хүлээд байгаа байхгүй юу? Гэхдээ ерөөсөө та бол алтны үн 4 дахин өссөн. Тэсийг нь 2.6 дахин өссөн баг зээл аваад энэ гэж утгахгүй шүү дээ. Тэгэхээр чи наад чинь тэгэл юм байгаад байгаа байхгүй юу? Тэр үтхий хэлээ шүү дээ. Нэг 2013 онд үл нэг эрдэнэтээр нэг ойдлогоор нэг шалгалт орсон шүү дээ. Тэр шалгалтын материалын юм над бийдیں۔ Хонконгт жуулүүдээ одоо Бээжинч офисийнхоо зардлыг эндээс гаргадаг байл яг. Тэгж болохгүй шүү. Гэх мэтийн тийм зардал гаргах, босод хөрөнгө оруулалтын төслүүдээ санхүүжүүлэх юмыг манай оюу толгоор хийдгэж болзошгүй. Тийм учраас бид нар энэ зээлээ аваад хаашаа орж ийн гэдгийг шалах хэрэгтэй. Улаан тэрвштэй уг уурхайн сайд ган хойг 3 саяын хамтарсан тушаалд ажлын хэсэг гаргаад 2 тэрбум долларын зөрчил дутагдал илрүүлээд тэрний 1.4 тэрбум нь ямар ч анхан шатны баримтгүй гэж байна шүү дээ. Анхан шатны баримт. Тэр юугаар чи ингэж хингой их орн худалдсан гарсан байхгүй шалгалт тэр. Одоо над тэр би хин гэдэг хүний компани юу нийлвэснийг. Гэхдээ та битрийг одоо жишээлбэл ингэж оюу толгойд 34% нэг тал зассан юм шиг яриад шүү дээ. Тэгээд гүтгэл бит хоёр оюу толгойд ямар нэг бараа нийлүүлсэн ч юм уу. Аль эсвэл бүр нэг ширхэг алим нийлүүлсэн ч юм уу. Аль эсвэл одоо нэг ширхэг хадаас нийлүүлсэн ч юм уу. Нэг төрлийн шан харамж авсан ч юм уу гаргаад ирэлтэй. Бид тэр эрдэнтэг эрдэнтэг гаргаад ирэлтэй. Тэгэхээр энэ таныг ингэж явж худлаа гэдэг чинь тэрнгээс нь нотлогдсон сая. Хэрвээ та 34% зуучлаад тэр залууг хэлээд Батан гэлээ. Яг Бацангийн шиг та ингээ 34% зуулаад эрдэнтэг тал зассан бол та чинь нэг юм хоромж авсан харамж авна шүү дээ. За дадаглаад нэг юм нийлүүлэх үл гэдэг. Хоол унд нийлүүлдэг шиг бензин нийлүүлдэг шиг. Тэгэхээр нэг засвар сэлбэг хэрэгсэл дээр нийлүүлэх байсан байл үү. Тэгээд тэр 3 саяын хамтарсан тушаалаар байгуулсан ажлын хэсгийн шалгалт тогтоосон зардлын хэтрэлд тэгээ 2 тэрбум долларын санхүүгийн зөрчилтэй холбоотой юмыг нөгөө Дубайн гэрээгээр сайхан бэлгийн Дубайн гэрээгээр хүчингү болгоод сангийн яамны Монгол Улсын засгийн газрын сангийн яамны сайд 5 хоногийн дотор зардлын өсөлтийг дэмжиж ямар ч одоо зөрчил байхгүй гэдгийг хүлээж авч гараа өсөж зургадаг. Тэгээ тайлгийн хүлээгээд авчихсан. Тайлгийн хүлээгээд тэгээд нөгөө 3 чинь гараад ирсэн юм ямар ч хэрэггүй хаацсан байхгүй. Тэгэхээр Батэрдэн чинь энд юу харж байна гэж ерөөсөө энэ ашиг хожиж байгаа эрдэнтэг компаниг муулахтай биш байгаа байхгүй. Энд чинь ашиг хожих юм чи ашиглаад олно шүү дээ. Ямар зүгээр эдэрт энэ ашиг олох боломжийг олгож байгаа манай эх орноо худалдаад байгаа эрх ашигаас урваад байгаа нөхдүүдийн л асуудал байхгүй юу. Гэтэл өнөөдөр яа нэ энд дуу аялал тэр худлаа ярьж байгаа ингээд явж шээ. Тэр хүмүүстэй одоо ард түмэн хариуцлага тооцох байгаа. Гэхдээ би хэлээд байгаа солонгост байсан бол энэ усуудыг гудамжаар явуулахгүй шүү. Тэр паспорт авсан гадаад орондоо амьдрах хэрэгтэй байхгүй юу? Нэг бол торны цаана, Монголд бол торны цаана. Ашигтай амьдрэх бол гадаад паспорт авсан орондоо очиж амьдрах хэрэгтэй. Нэг хаус авсан. Тий? Эцэг гадаад паспорт авсан. Тий? Гадаадд амьдрах эрх авсан газар. Тий. Тэгэхээр чи энэ ерөөсөө бас нэг монголчуудын маань нэг сул тал энэ байгаа байхгүй юу? Тэгээд тийм учраас бүр тэрэнд эрэмшсэн. Тий. Одоо энэ дотор ингээд 5 хоног одоо жишээлбэл 6-аараа тонгочж жагаад энэ баяр цэгтийн цаатал тэр нөгөө ловрыг хийсэн улсууд харагдаж л байна лээ дээ.
тэр засгийн газрын улсууд орж ирэл одоо сайхан юм а ёстой өрийн чи хэлдгээр дуугаа илаад аясаар бол тэгэл гараа явж байгаа харагдах юм да юм хэцүү юм. Эний ард талд нэг гарахгүй бол энэ болохгүй шүү. Өнөөдөр шүү дээ. Ингээд одоо эдгээр хэлээд байгаа шиг ингээд юу 5 толгойд станц барь гэдэг Монголын 4 консорциум мэдээд барь гэдэг санал засгийн газарт оруулсан байхгүй юу? Тухайн үед. Тэгсэн чинь үгүй. Төрөөс барина гэд буцаацахгүй. Тэгсэн өнөөдөр тэгж босоочаад чи барихад яасан гэж байгаа. Тэгж ам. Өөрөө нураачаад ам асууж шít. Тэгэхээр чи юу ярих юм. Тэгэхээр ярьж энэ урдаа нэг цэнхэр ном тавьчихсан оюутлогоо гэдэг том хаягтай маань. Тэр хахлынхаа мөнгөөр нэг ном хийж авсан биз тэгэл одоо. За одоо авраг лайвханда их баярлалаа. Энэ оюутлогоо ордод Монголын талын эрх ашигыг хангуулахын төлөө одоо анханаас нь өнөөдрийг хүртэл явж байгаа цөөхөн гишүүдийн төлөөлөл юм. Унаа даваасрын улсын хурлда сууж байгаа. За би Улсчлалын тайрын маань бол үндсэндээ ингээд оюу толгой олон долоо юм яриад ингээд шахчихлаа шүү дээ. Яг одоо тэглэж гисэн олон түмэнд бас үгээ хөрөх болцоо гарах бах. Энэ намайг дагдаг 230-аад мянган хүн бий сайхан одоо дэмждэг. Олон түмэнд хамгийн гол нь зөв мэдээллийн хөрөх нь чухал байна. Дөрөвний хэлдгээр энэ сонсголын нэг ач холбогдол бол энэ чи бараг нэг хоёр ч болохоор хотлоо ярьж ин гэдэг юм шиг. Нэг хоёр үе солигдсон байж таа. Тэгэхээр энэ залуучуудад одоо яг бодтой мэдээллийг нь өгч явах хэрэгтэй тийм ээ. Тэгээ одоо яг энэ чинь бол хамгийн сайн хамгаалалт бол хамгийн сайн давталгаа байдаг гэдэг үндсэн тактикаар энэ өгтөж үзээд ш. Ерөөсөө л ээлг маг байхгүй зүгээр дайраад. Тэгтээ батад гişүнэ. Амьдралын үнэнд бүжигдсэн. Тэр энийг үзэж сууж байгаа дорж ухаанд энэний өгөж очихгүй шүү дээ. Мэдж байгаа шүү дээ. Амьдрал сайжирсангүй шүү дээ. Эдний оюутлогын хөрөнгө оруулалтын гэрээг байгууллагын ярьжсэн шиг тэр хүний амьдрал сайжирсан болвол та бүхэн өнөөдөр бурууд болоо сууж байгаа. А тэнд сайжрахгүй байгаа учраас чи ойлгож байгаа шүү дээ. Эдгээр юу хийсэн. Энэ өмсөд харин гадаадд Америкт Англид хаана байдгийн шилтгэн хаус нэг биш шүү. Нэг хэсгийг цөөхөө хэсэг улсууд л аваад тавьсан зураг хөргөн тэг гайхамшигтай төслөгээ өнөөдөр энд орж ирээ хашгираад байна шүү дээ. Ашигтай төслөгээ. Тэгээ зүгээр одоо ингээд яриа өндөрлж байгаа чинь би зүгээр нэг л зүйлийг бас энэ фэшиг дагч нартай хэлэж бодож байгаа. Энэ орд тэр 2010 оны анх энэ хөрөнгө одоо босгосон Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр гаргасан тэзүүгээр шүү дээ. Үнэлэх юм бол шүү дээ. 400 тэрбум долларын өнөөдрийн алтны ханш өнөөдрийн дэсийн ханшир мөлөд 400 тэрбум гаруй долларын ордоо. За ингээд энэ ашиглалтын бүх хугацаанд өнөөдрийн энэ авж байгаа байдлаараа ингээд үргэлжлээд явах юм бол 10 тэрбум доллар Монгол үлднэ. Энэ чинь 400 тэрбум долларын ордын 2.5%. Ингэж ашиглах хэрэг байна уу? Ийм том баялаг. Энэ шиг алт энэ чинь зөвхөн жишээ орд биш байхгүй, эрдэнэ чинь биш байхгүй. Алтны орд 1800 тонн алттай. 1800 тонн алт гэдэг чинь 35 ширхэг 5 литрээр дэдэг бороог бол 5 литрээр дэдэг гачуурт байхгүй юу? 35 ширхэг. Гэтэл энэ 35 ширхэг бороог бол доо. Тэгээ жисийн 22.7 сая тонн жисээ ачуулчаад 2.5% та үлдэнэ гэж юм байж болохгүй шүү дээ. Тэгвэл энийг хооч үлдэх хэрэгтэй байхгүй. Тийм учраас бол энэ дээр нэлээд нухацтай хандах хэрэгтэй. Монголын ард түмэн ер нь бол анхаарах хэрэгтэй. Ийм орд дэлхийд хоёр юм бий. Индонезийн Гарасбер гэдэг нэг бий. Ачасын 4000 м уулын өндрөөс авдаг байхгүй юу? За энийг Сухарта гэж хүн дарангуулагч байсан тухай үедээ Америкийн компанид өгсөн. Яг одоо манай энэ нөгөө ирээдүйд өгсөн шиг өгчихсэн. Тэмцэл бас та мэд санаж байгаа да 500 хүнээ буудуулсан тийм ээ тэр ард түмэн 500 хүнээ буудуулсан. За ингээд тэмцээр уухгүй тэмцээр хагаад одоо сая 2009 оны үед байна үү дээ. Хууль гаргасан. Тэгжээж ордоо буцааж авсан. Яг тэгвэл тэрний дараагийн үеийн их хурлын гишүүд нь зүтгэжээж нөгөө ордоо буцаад авсан байхгүй юу? Энд айгүй баялаг орд. Алчсын орд манай энэ орд шиг. Тэгэхэд хоёр хүн байгаа байхгүй юу? Тэгэхээр бид ч гэлээ гэсэн өнөөдөр ингээд сонсгол хийгээд энэ хурлын гишүүд нь үнэхээр тууштай энэ баялаг ордынхоо төлөө бай гэдэг ард түмний төлөөсөн шигээ төлөөлөө. Ингээд ах юм бол бид нар энэ ордоо ашигтай болгоод авч чадна шүү дээ. Гол нь тэхгүй байгаад асуудал байгаа байхгүй. Тэгээ нөгөө талаар одоо ингээд энийг ингээд үеийн үе дэмжээлсэн нөхдүүдийг
сонгуулаар сонгуул ачдаг байхгүй. Та бид нар цөөхөлдөх би одоо ингээд 4-5 сонгуул тэмцлээ тийм үү? Тэгэд би дандаа цөөхөө шүү дээ. А нөгөө нөхдөд дандаа бол яагаад сонгогчуд шүү дээ. Мөнгөөр. Тэгээ намын гишүүн гээд ямар ч хүн байсан саналаа өгчөж байна. Мөнгөөр саналаа өгчөж байна. Ингээд тэр чинь одоо ч гэсэн олонхол байгаад шүү. Тэгэхээр яаж энийг гэрээ засрах юм бэ? Засрахгүй байхгүй. Тийм учраас бол энийг засъя гэх юм бол энэ нэг худалдсан үеийн үед энийг улс орныхоо эрх ашигт зурж идэг нөхдүүдийг байхгүй болох гэсэн. Тийм учраас би тэр намын жагсаалт гэдэг юмыг эсэргүүцдэг байсан байхгүй. Одоо та хараараа 28 оны сонгуулиар энэ баяр цогт энэ ойдлого зарсан нөхдүүд бөөнөр өдөр 48 дотор орж байна. Аюул тэр. Би нэг иймэрхүү юм хэлчихэр үнэн болдог шүү. Тэгин шүү гэдэг тийм л байж л байдаг. Яг тийм болно. Тэр 48 жагсаалтын тал нь энэ оюутлагыг хамгаалдаг нөхдөд буцаж гарч ирж шүү. Аюул тэнд байгаа юм. Тэгээ Монголын ард түмэн одоо бас ухаалаг бай. Тэгжиж бид нар хамтдаа байж энэ том ордоо ашигтай болгож үршим нь хүртэн шүү дээ. Би түрүү хэллээ шүү дээ. Сардаа 300 тэрбум. Нөгөө бидний уйлаад байгаа дутаад байгаа мөнгө чинь зөвхөн нэг сард явж шүү дээ. Багш нар, эмчнэр, тийм ахмадуудад тэтгэр юм. Гэтэл тэнд багш нар, эмчнэр, ахмадуудын салин тэтгэрийг нэмэх их усруулаа явж байгаа юм л да. Амжилттай. За авраглаахандаа их баярлалаа. Энэ оюут толгойн ордыг нэг Монголынхоо эрх ашигт нийцүүлсэн энэ гэрээг одоо сайжруулах, өөрчлөхийн төлөө ууггүй үндсэндээ одоо 20 жил зүтгэж тэмцсэн цөөхөн эдэн хүмүүсийн төлөө битээр байж байгаа. Тэгээ энэ сонсголын үеэр бол их олон хүмүүсүүд гэрчээр дуудагдсан, олон асуулт хариулт ингээ явуулж байгаа учраас цагтаа хугацаатай минуттай юм ярих, тайлбар хийх тийм болцоо таар учраас өнөөдөр ставсрын гишүүнтэйгээ бүр хүлээж байгаа дөрөнд нь сууж байгаад энэ сонсголд одоо тэтгэдэг намайг оруулахгүй маань л да. Тэр хоёртой өдрөөлөх хийсэн өрг байхгүй. Тэгээд тэнд нь хэлэх үг бол нэг 2-3 минутын дотор үг хэлэх юм байна. За тэгээд тэрний араас асуухгүй сууж байх юм. Асуугаад үг хэллээ. Араас нь баллуурдаг одоо манай баяр цогт байна. Баяр цогтоос өөр хүн байгаа мó юу? Баяр цогт одоо бүгдийн баллуурдаал тэгэл та нар бүгдээр худлаа ярьж байгаа нэгээс суугаад. Худлаа яриад байна гэж бүгдээр холгооч өгдөг гэж араа хэлж чадахгүй байх шиг байна. Та нар бүгдээр худлаа яриад байна. Та нар ингэж худлаа ярьж болохгүй шүү дээ гэдэг яриад байх юм. Та одоо та бид нар ер нь ингээд нэг оюу толгой гэж юм эсэргүүцээс бол хадгийн нэр зүүсэн. Повчин, хулгайч, тендерч хэлүүлээгүй юм байхгүй заа юу. Бүх юм. Гэхдээ одоо яг бид нар ард түмний төлөөлөл юм чи ингээд тэмцгээс өөр аргагүй, шантрахаас, шантрахгүй явахаас өөр арга. Зөвхөн та бид нар оюутлах гэсэн юм биш шүү. Бас одоо нөгөө ноёолыг аварж үзсэн. Та бидний бас нөгөө санаачилсан нөгөөний гол мөрний сав газрын асуудлууд би за тэгээд 5 толгой 2 хүний саналаар авч чалкад 49% өгөх чахыг авч үзсэн тийм үү. Гэхдээ та бид нар өөргөө гүйцэтгсэн байхгүй. Бас хүмүүс ингэдэг юм. Та нар олон жил суучаад чадахгүй байх гэж. Та бид тэр ерхийлэгч болсон уу? Та яг болгохоор болгоогүй. Би ерхийлэгч болсон уу? Болоогүй. Ерхийлсэд байсан уу? Байгаагүй. Тэгээд хим осоо чи яаж хийж чадах тэд л бодол тодорхойлж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Бага хэмжээндээ одоо товчлоо юу хийсэн гэдгийг. Гэхдээ яг гэхдээ гишүүн байсныхын хэмжээний юмыг бол та бид нар хийсэн л байхгүй. Өнөөдөр хэрвээ та бид нар байгаагүй байж гал 2 хүний саналаар унсан бол 5-7 49% хүнд авах чалкад. Тэрний өмнө 2 удаа орж ирсэн. 2 удаа. Тэрний өмнөх нь бол 100 жилээр бас тогтоосон. Тий. Зандаа үг юм бол Хурлын дараа бас бидэд 40 гишүүний тоонд бидэд зүтгэж. Тэр нөгөө Эрдэнэ чимэг гишүүн энэ яаж тийм ээ. Дараагийнх нь яасан? Намын бүлэг дээр та бид нар голж иж унгаасан байхгүй юу? 2 хүний саналаар шүү дээ. 2 хүний саналаар. Тэгвэл 5 толгой чалкад явчихсан шүү дээ. Гэхдээ ийм юм бас хэлжмээр юм шиг үлээ. Тэгэл одоо ингээл хэдэж эдний яасан юу хийсэн ингээл идэх байхгүй юу? Одоо ухаан тийм бидээ. Тэгвэл улс их орон ингээд нэг өөдлөх байгаа юм та бид нар яахад жирэлэх шүүд шүү дээ. Та бид тэр ямар ерхийлэгч байсан биш, ерхийлээд байсан биш. Их хурлын дарагч байж үзсэн биш. Тийм биз дээ. Нэг гişүү юу яах юм явж чадахгүй шүү. Гэхдээ гişүүнийхээ хэмжээний юмудаа бол хийсэн саяын миний хийсэн зүйлээ тахгүй. Та
549% ямар ч гэсэн аваад үзэх төвнөрийн оролцгаач оюутлага энэ өнөөдөр амьдралаар батлагдж байгаа алдаа дутагдлыг арт түмэндээ зориг гаргаж хэлээд гисэн. Би өөр намаас өгсөн тийм ээ. Тий. Тэгсэн шүү гэдэг бас хэлчихсэн байлээ. За баярлалаа танаа. За их баярлалаа тав хүнтэйгээ. Тэгээд энэ оюу толгой сонсголын өгж байгаа энэ өдрүүдэд хэдүүлээ бас ойрхон уулзцааж яа. Тайвахандаа их баярлалаа. За баярлалаа. Наасрын шүндэ баярлалаа. Тань ч гэсэн.